бүсийн за мөн улсын чанартай энэ наадмуудын морьд уралдаж ирсэн одоо морьдыг бид нэр одоо бүгд л медалаар урамшуулдаг. Миний бодлоор энэ одоо медалн дээр бас нэг стандартчил гэдэг юмыг тогтоовол яасан юм бэ? Одоо хэдтэй медаль дээр нь гялгар заасаар канондод хийцэн морины зураг наацсан байх жишээтэй. Зарим нь болохоор зарим сумын уралдаанд болохоор бүр огт юм байхгүй. Иймэрхүү медаль өгчээтэй. Тэгэхээр энийг юм дан шиг одоо бүсийн наадам, улсын наадам, аймгийн наадам гэдгээр медалийн хэмжээ, диаметр, тойргийн нэмийн тодорхой бүр хэмжээ зааж стандартчилж өгвөл юм болдгоо мó гэсэн одоо юм саналыг бас төвшүүлж байна. Энэ айлч улс, аймаг, сумдын морин спорт уяачдын холбоонд хяналтын алба хэсэг гэж байх ёстой. Энэ улсууд морины уралдаан хийж байгаа дээр энэ зам газрын байдал, орон нутгийн онцлог энэ бүх зүйлийг бол харгалзан үзчихэж зөвшөөрөл өгж явах ёстой. Наадам хийх гэж байгаа, морин уралдаан хийх гэж байгаа хүмүүс зөвшөөрөл авах ёстой. Морь гэдэг маань өнөөдөр бол үндсэндээ хүний хөдөлдөг хөрөнгө болчиход байна. Юу өгөх гэж уралдаан хийж байгаа юм бэ? Яасан шанцын үдснээ бол энэ наадам дээр гэж хэлдэг шүү дээ. Ястаа манай нутагт бол одоо ястаа хин шанцтай аавын хүүгийн хаав хүүгийн шанцтай морил өнөөдөр төрөж энэ байх хэвээр. Юу гэж байгаа нэг угаалгын машин ч юм уу? Нэг тоос орогч ч юм уу? Их л том ойг зарладаг. Тэгэхээр энэ дээр бол одоо маш яаралтайгаар энэ асуудал дээр шийдвэр гаргаж энэ наадмын зөвшөөрөл өгдөг болох ёстой гэж саналтай байна. Мөн дараагийн асуудал нь бол морь барай, морь гарааны газрыг стандартчлах ёстой гэж бодож байна. Өнөөдөр 100 морь уралдвал ямар талбайгаас ирэх ёстой? Морь бүдлээнгүй, морин даюулгүй, морь унаач хүүхдэд эрсдэлгүй. Ийм наадам зохион байгуулахын тулд 100 морьтой 200 морь уралдахад хэдийн хэмжээний талбайгаас эргүүлж явах ёстой юм бэ? За та ялангуяа морины бариан дээр за морь уралдаад ирлээ. Наадмын талбай нь үзэгчд морь үзэхтэй орж ирж байгаа морийг. Одоо миний хажууд бол нэг өндөр хүн урж ирдэг юм, нэг бүдүүн хүн өрөөд би морь үзэж чадахгүй л дээ орж ирж байгаа морийг. Уул нь одоо морь уралдаад 10 20 км уралдаад орж ирж байгаа морийг би нэг ядаж нэг сүүлийн 200 метрийг харчих гээд авал да. Тэр шорооноос тэр олон машины шорооноос гараад иртэн. Яг нэг зэрэгцүүлээ засчихна. Тэгээ урд урдаараа өнгийн нэгт. Хоёрт тэр морь барихад морь барайчийг хаанаас морион барих ёстой юм. Энийг бас яг стандартч одоо зааж өгөх ёстой, журмалж зааж өгөх ёстой. Яг үзэгчдийн төгсгөл дээр ирээд ирээсэн манайхны бүх наадмын морь барайны талбай тийм байдаг. Үзэгчдийн төгсгөл дээр үжээ цагаан шугам байдаг. Хиний морин ирээсэн бэ мэд. Доор харж байгаа юм бол харж чаддгүй. Тэгээ буужигна бөө юм болно. Энийн дээр нэг хоёрт цагаан шугамд орохоос өмнө морь барайч маань давхиж очиод эхэлж ирж байгаа ч юм уу жоохон өмнөх нь ирж байгаа маань хөдөө төрчтэй шуугаад орчдөг. Ард нь ирж байгаа гомдолтой шүү дээ энэ дэр ч. Тэгэхээр энэ талбайг бид үзэгчдэд айл болох морь үзэх бүрэн боломжийг хангасан. Одоо дийлэгд юм уу яадаг тийм талбайтай тэр хэмжээгээ сайхан заагаад өгсөн. Тэр цагаан зураас барайны зураас маань тэр дээр доор хүмүүсийн их нь авцаа ч юм уу байрладаг. Хэний морь орж иж байгааг бид хардаг. Аль нь юу гэж цагаан зураасаас осноос хойш тэдэн метрийн наач гэдэг морь өрөөч зогсож байна гэдэг юм. Иймэрхүү стандартчлал нэг хийж өгвөл зүгээр юм уу гэсэн санал одоо төвшүүлж байна. За манай одоо Сэлэнгийн нутагт бол даалгавар энэ бол маш их одоо сүлээд очирж байгаа нэлээд том проблем асуудал болоод байгаа. Энэ үгээр одоо мэдээж морь уяач бусад бүхэл мал хоноор бүгдэлтэн л одоо бэлчээрийн асуудал. Морь одоо хурдан морь адууны хойноос бүхэл бүтэн амьдралаа одоо бүх юмаа зориулж байгаа улсуудад маш эрсдэлтэй нэг юм ихээр энэ газар орон нутгийнхаа одоо жишээлбэл манай Сэлэнгийн нутагт тариалангийн компаниудтай зөвшөлдсөж амьдрахад нэлээд хүндрэлтэй асуудал бий болж байгаа. Удааны талбайд орсон нэгэдлэр хүний морийг аваачаад хэдэн өдөр усгүй тэжээлгүй хордог, цагддаг. Тэрийг хинч хамгаалах, хинч өмөрөх хүн байхгүй. Зөвхөн тэр будаа тариа тарьж байгаа компаниг өөрөөр нөхөс тэр хүнийг ерөөсөө өмөрөх. Тэр уяач малчныг өмөрөх тийм ямар ч механизм алгаа. Өнөөдөр бидний унаж байгаа машиныг зогсож болохгүй газар тавьсан хол ачаад аваа явлаа. Сэвтээдгүй л өстэй байлгаж байгаа торгуулаад төлөөл авдаг. Адуу байхаар аваачаад уусчгүй юучгүй миний будаараа орсон юм нэг тэр чигт нь бүр тэр утга духанд нь буу тулгаа зогсож яддаг ч асуудал шүү дээ.
Энийг ер нь цаашид яах юм? Тэгээ хүчгүйтэй гэдэг юм одоо тиймэрхүү механизмаар ингээд яваад ах юм уу? Дээр нь бичээрээр бүр хэдэн метр ухаан хийцэн. Өнөөдөр Сэлэнгийн нутагт тийм газар зөндөө 2 метрээс дээш өргөнтэй доошоо 3 метрээс гүнзгий нүхээр ингээд бүтэн ингээд хойлоод тойруулаад ухаан хийдэг. Хөөж одоо газрын дээр ус судас одоо тэжээлийнх нь бүгдийг дасалчаар бид одоо яах вэ? 5 км яваад очих газар 40 км тойрно. Нөө Улаанбаатар дүүрэн хаашаа хөдөө нутагтаар дүүрэн судаг шууд. Иймэрхүү бид нар тусал уяач малчид энэ улсуудад хүндрэлтэй тусаж байгаамаа. За ингээд анхаарал тавьсан авах нь баярлаа. Ер нь энэ тод манлаа болж байгаа уяачтайгаа бас нэг дагалдуулж бас төрийн бас нэг гавьяат малчин гэдэг цол дагалдуулж явуул яасыг гэж нэг санал байна. Тэр уяач чинь бас хамаг хөдөлмөр хийж байна. Хамаг зовлогоо зовоож бас ингэж явж байгаад нь бас нэг ганцхан тод гэдэг нэрээр биш бас гавьяат гэдгээр нь бас дагалдуулаад ингэж зовлж их хаштай юм уу гэж байна. Хоёртны үгээр унж байгаа хүүхдүүд байна. Эндээ болохоор бол бас спортын мастер гэдэг цолыг энэ хүүхдүүд чинь өөрсдөө тэртээ тэрнгүүд одоо түрүү ярьжлээс бас багахан хугацаатай мөр унж байгаа. Тэгэл хамаг бас л зовлогыг зоож ачаа үүрж явж байгаа хүүхдүүд бас спортын мастер гэдэг цолыг бас оруулж батлуулж байвал яасан. Гуравт нь юу гэхээр одоо энэ төмний их гэл мордод байж энэ одоо ононгийн хэрэг чинь л одоо энэ төмний хчлөө шар газрагч чинь л бас нэг бас нэлээд цолтой шүү дээ. Тэрийгээ бас нэг албан ёсоор бас ямар болох уу гэдгийг бас нэг дайн төмөн их одоо дархан авраг, дайн авраг, даяар цус дархан авраг гэдэгтэй адилхан л мордыг бас тэгж цоллоод тийм мордоо бас нэг чимэгтэй байлгал бүр яасан гэж бодож байна. Ийм нэг гурван санал байна. А дөрөв дэх санал нь юу гэхээр энэ төрийн наадам чинь одоо 10-наас эхэлж байгаа. 10 дэглэхтэй бол 3 өдөр үргэлжилж байгаа. 10, 11, 12-нд энэ наадамдаа ерөөсөө энэ 6 морио 3-3-аар яг тэнцүүхэн азраг нэг бага настайгаа 10-ныхаа өдөр их морь 11-ндээ их морь нэг бага настайгаа 3-т 12-нд соёол нэг өшөө үлдсэн бага настайгаа ингэж уралдуулвал яасан. Энийг ингээд тогтсон журуунд оруулаад батлуулвал яасан гэж бодож байгаа. Энэ юу гэхээр нэгд бас энэ их морьныхоо бас азар хоёр чинь их өглөө өдөр гээд нарны халуунд уралдаад байгаа шүү дээ их морь чинь. Тэрийг бас өглөөнийхний хоолн дээр мордуулж ивэл бас мориндоо бас нэг ариг гантай юм уу гэж бас санаа байна л да. Тэр уралдаан нь. Тэгээд тэрний хажуугаар бас нэг үзэгсч гисэн бас их сонирхолтой шүү дээ. Юу гэхээр 10 чинь зүгээр нь 2 багнаас уралдахад нэг сонирхолтой биш. Бас эхнийх нь өдөр нь бас нэг азар уралдах юм бол бас үзэгсчийн хүртэл бас илүү үзэх нь бас илүү сонирхолтой юм болоо гэж бас бодоод байгаа юм. Тэгээд улсын наадам нь бол 3 өдрөөр явцдаг. Бүсийн наадмууд нь яг унжраад хэрэггүй 2 өдрөөртэй л багтаачдаг байж болно шүү дээ бас тийм ээ. Тэрийг ингэ тусчилж яг төрийн наадам, бүсийн наадам гэдгээр ийм ангил оруулчвал яасан гэж тийм санаа байна. Ер нь энэ морьныхаа энэ бай шагналыг ер нь бас энэ холбооноос бас ингэ тогтоод гаргахчвал бас зүгээр юм уу гэж бодоод байгаа юм. Юу гэхээр доотлих нь үнийн тогтоод гэж бас тогтоход бас хэцүү. Энд чинь бас тухайн нутаг орон нутаг чинь өөрсдөө даншиг хийж яхад бас бизнесмэнүүд чинь бас мөнгө хайдаг. Тэр бол хамаагүй дээд хэмжээ нь бол хамаагүй байж болно. Доод хэмжээ гэж баймаар юм шиг санагдаад байгаа юм. Тэр нь бүсийнхч тэр, аймгийнхч тэр, сумынхч гэдэг. Тэгээ бүр юуникч гэж бүр оруулах ч юм лээ. Юу дахлаг гэж байх чинь бас тэр чинь том наадам болдог шүү дээ. Тэгвэл тэр уяач чинь бас нэг мөнгө нь ерөөсөө ингээд тогтсон анжтай байх юм бол бас өөртөө бас ирж уралдах шиг сонирхолтой болно гэж бодоод байгаа юм. Юу гэхээр тэртээ тэрнгөө зардал гарч байгаа. Тэр зардлаа гаргаад бас тэр наадмаасаа тэр нэг 50,000 цаас нэг бензиний хэмжээг олоод авчих юм шүү гэдэг бодолтой ирэхлээр ч бас үн чинь урамтай юм. Тийм байдлаар бас нэг тэрийг заагчлаад ороод өгөх их зүгээр юм байна гэж боддог. Тэр хурдан мөр умаач хүүхдийн спортын цол олох асуудал зүүзүүт асуудал манай хөндлөө. Энийг сая бид өнгөрсөн төрөлхтөд урлаар баталсан. Монгол улсын бинтүрийн спортын улсын хорооны цол зэрэг нэгдсэн зөвлөл гэж байдаг. Тэрний нормативоор батлуулаад манай уяачтын холбооны оны шилдэг унаач хүүхдээр 2 удаа шалгаруул спортын нийт мастер 3 удаа шалгаруул спортын мастер цол олгохоор баталгаажуулсан байна. Монголын морь спорт уяачтын холбооны оны шилдэг хүүхдийг шинэ хэлэх вэ гэвэл тухайн жилдээ зохиогдсон улс бүсийн болон шигшмэл хурдан мөрдийн уралдаанд
хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 хүүхдийг хэлнэ гэж заасан байна. Тэгэхээр энэ оноос мөрдөн. Энэ онд сая журам батлагдсан. Тэгэхээр энэ оноос мөрдөл явна. Тэгэхээр энэ саяны энэ жилийн оны шилдэг хүүхдүүд бол ороо авчих шүү дээ. Энэ жилийн оны шилдэг болсон хүүхдүүд өнгөрсөн жилийн эх жил оны шилдэг хүүхдүүд бол бүгд спортын дэд масруулах нь шүү дээ. Арцаг хараацаа цалын хувьд бол энэ нөгөө төрийн албан зохион байгуулж байгаа төрийн баяр наадмын комисс улсын баяр наадмын тухай хуулиар явах юм. Тэгэхээр улсын баяр наадманд амжилттай оролцсон хүүхдүүд харцаг хараацаа залууд байгаа юм. Энэ аймгийн юу бас бид нэмж оруулж бас болох байх. Гэхдээ энэ бол үндэсний спорт тийм ээ. Спорт гэдэг утгаараа за би бас таньч юм тийм ээ. Уртын харилцаанд 5 м үеэсэл та спортын маструулах хэрэгтэй. Та 10 жил 20 жил 99 сарыгаж маструулах. Тэгэхээр норматив гэдэг юм байна. А спортын мастер гэдэг цолыг ямар байгууллага хуулиар олгодог вэ гэхээр бид спортын улсын ороо олгоно. Бид спортын улсын ороо юу үнэлж болох вэ гэхээр норматив үнэлж болох гэж. Тэгэхээр бид тэр амжилтын хувьд бол бас хэцүү зүгээр. Гэхдээ үндэсний спортын гэдэг талаасаа бодож үзвэл бас яадаг бол түүний их хуудад цол бий болох тухай асуудлууд гээд яригдж байгаа. Энэ жилийн хувьд бол бид Эрдэнэчлийн Монголын шар газарганд цол олгоё гээд Монгол Улсын ерөнхийлөгч өөрөөс санаачилсан. Тэгээ өөштэй албанаас яг тэр бүх хөгжиг баримт бүгдийг бүрдүүлж өгсөн байгаа. Тэгээд лавга зөвлөгтэй уулзсан хууль эрхийн талаасаа болж өгөхгүй гэсэн асуудал ирчихлээ. Тэгэхээр энийг бол бид нар өөрсдөө яриа тэгээ яг хууль эрх зүйн талаасаа болж өгөхгүй бол уяачтын холбоо өөрөө тэр цолыг олгож болно. Тэр Монголын морины бодлогыг барьж байгаа учраас уяачтын холбоо өөрсдөө зохион байгуулсан энэ том наадмуудын амжилтыг үндэслээд мордтой цол олох боломж бол нээлттэй байгаа гэж ойлгож байна. Тэр телевизийн тайлбарлагч нар тэр үзэж байгаа хүмүүс тэр номерыг хараад энэ тэдний номер байна, энэ тэдний мөр байна гэдэг. Зайдан унж байгаа хүүхдүүд бол тогштой хийгээд өгчмөр байгаа юм. Зайдан байх тогш байх хоёроос ялгаа байхгүй. Эмээлтэй унж байгаа хүүхдүүд нь нингэн тогштой хийж өгөөд ийм хоёр хөлбөртэй. Тэгээд яг тэр олон улсын жишээ номер хоёр талтай биш эмээл дээр байх хоёр талдаа байх. Морныхоо бөөрөнд одоо энэ морин төрүүлгэн. Тий, яг л одоо гадаадынхан шиг. Энийг хийх юм бол морины хүмүүс нэг ажил нэмэгдэнэ. Энийг ажил болгооч. Энэ хэдээс номер хийдэг, морины эдэл хэрэгэл хийдэг олон улсууд манай талигаа Чамбалдын дүүнэр авгаанаар хийж байгаа, өөр хүмүүс хийж байгаа тийм ээ. Эднийсийн хооронд харин тендер юм зарлаад зайдуунууд жижигхэн багшигээд өгч гэж байна. Олонтой. Юу гэж байгаа юм чинь заавал зайдуун гэд бүхэн тэр хүүхдийн ирэхээр байж болохгүй шин чинь. Тэр гоо жижигхэн тогштой олонтой хийгээд өгчихгүй тэр номер. Номертой байх хэвээр. Тэрийг бариандаар сууж байгаа үзэгч тэр дэлгэсэн дээрээс хараад харин морины комисс тэр юуг маш тэргүй хугацаанд үзэгчид бүс хотолт тэр морины мэдээллийг хотолт зардлаа нөх тийм ээ. Тэгээд хараачих юм бол үзэгч чинь тэр дэлгэцийг хараад энэ 43 номертай тэр явж байна, энэ явж байна. Үзэгч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Ийм учраас бид үзэгчийг татахын тулд энэ одоо номерыг одоо шинжлэх асуудлыг уяачтын холбоо энэ зөвлөмжөнд оруулж хурдан мөрний салбар хороотой хамтарч нэг шийдэх асуудал болгож өгөөч гэдгийг хуймаар байна. Цагаан далайгийн маань хэлж байгаа энэ бол маш их зүйтэй асуудал байгаамаа. Энэ одоо бид энэ олон улсын хэмжээний уралдаан тэмцээн үзээд энэ адуутай холбогдлолтой аль болох сайн талыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ цагаан далайгийн маш зүйтэй асуудал. Одоо хүүхдийн номер зүйдэгч бид халуунд ингээл одоо зарим ингээл хийсэл нэг гар хөлд нь орооцолдоод заримд нь болохоор түүхтэл болоод ингээд явдаг юм. Энэ чинь тэр дэлхийн нийтийн жишээ маш зүйтэй. Энэ ерөөсөө эмээл нь номер хийнэ гэдэг. Тэгээ энэ дээр бид 95 оноос 2004 оноос бид засгийн газрын доктор гаргасан шүү дээ. Бас энэ хүүхдийн их ашиг хөндөж энэ олон жил морьсон, морины хөрсөнд явсан хүүхдүүд одоо энэ бөөр өсгөө болсон. Одоо энэ дээр харсан нэлээд байгаа. Тэр учраас 2005 оноос үдээс энэтэй тэмцэж эмээлтэй өнөө гэдэг асуудал гарч ирсэн. Энэ эмээлтэй өнөө чинь хүүхэд өөрөө мороо өдөг захин зохицуулах хэрэгтэй. Мориндоос төлөвлөгөө өөрөө аюул аваарч баг дөрөв явдаг учраас. Энэ спорт эмээл хүүхдийн аюулгүй байдал хангагдсан. Учраас Монголын нийтийн 18 аймаг нэг сумдад хэрэглэгдэж байгаа. Тэр давхманд оруулсан номер гэдэг бол нэлээд дэлхийн жишг.
Энийг бид зөвшөөрөх хэрэгтэй. Бид хурдан морины уралдааныг морин дуртай бид бол шорондоо дарагдаад таасандаа дарагдаад нэг хагас ус таниад хажуугаас нэг юм хараад өөрсдөө ойлгох чинь. Өнөөдөр манай залуучууд маань морины уралдааны телевизээр үзээд юм хажуугаас нь юу ч ойлгохгүй. Заримдаа бидний өөрсдөө ч гэсэн тэр наадмын төрөлд хэнийг мөр төрөлийг хэнийг мөр харагдаад явцсан мэдэхгүй. Очиж телевизээр харж цагаан талаахынхаа юу хэлхийг сонсоод байгаа гэрлүү явдаг шүү дээ. Тэр болгон гүйж очиод уян дээр нь танаа мөр төгснө гэдэж чадахгүй. Биенээс яав юм хэрэг сурах төдий юм бүрэлдэхүүн өнгөрдөг. Уралдааныг яг хажуугаас нь үзэж байгаа юм шиг тийм маш гоё үзэж тэнд мэдээллүүд их гоё төвч тодорхой байж, дэлгэрэнгүй байж, ойлгож үзэх юм бол илүү их гоё болох юм боддгийг. Тэгэхээр үнэхээр энэ сайхан тод номертой болоод тод номертой болчих юм бол тайлбарлагч хүртэл илүү их гоё болчих юм л доо тийм. Он Монголын гэрмөр дэж юм Сандууж Монголын гэрмөр ард нь орж ирлээ тэгээд ингээд тэдэн номертой тэрхээр хүүхдүүд чинь танихгүй шиг номерыг хараад тэр их гоё морины өрсөлдөөн тэр их гоё азартыг үзэж тэндээс морины маань үзэгчд нэмэгдэнэ гэдэг маань сонирхогчд нэмэгдэнэ гэдэг маань уяачд нэмэгдэнэ. Тэгээд энэ утгаараа өргөн утгаараа морины маань хөгжилд бас хамгийн том түлхэж болох ажлын нэг юм болоо гэж бодож байгаа шүү. Тэгээд ер нь мор өрөөний зурхаа эхэндээ байх нь зөв юм уу? Тийм ээ. Энэ бас л нэг бодох асуудал. Үндснийхээ ёс судгийг бодоод 5 мортой хүн тэр ихний 5 морыг бас нарийн дахиад үзэгчд хаалт болоод аль нь ямар төсвийн нууц орж ирж байгаа юм энэ мэдгэдэггүй дахиад байгаа батцар байна. Өөр өнөө. Одоо орчин цагт бас энэ техник хөгжсөн тийм ээ. Энийг бас өнөөдөр бас нэг тогтчул бас зүгээр л юм шиг байгаа. Ерөөсөө тэр номерын асуудал тэр мор өрөөний зурхаа тэр чинь ерөөсөө юу яаж вэ? Тэр адгийн үзэгчдүүд араас л байгаа шүү дээ. Яг нь одоо дэлгэцээр харагдж байгаа сайхан харагдж байна л та. Тэгээд тэр их харуулж чадж байна уу? Энд дээр бид бас уламж ясаас мэдэхгүй яаж болно. Тэгээд аль аль талаа орчин цагийнхаа нэг ингээд хавсруулаад хөгжүүлэл явбал одоо бас сайхан болох хол гэсэн бодлоо байна. Цагаан зураасны наадалд наа 5 морин зогсож чад тэгээд морин хав тоож араас нь пайзаа өгмөр байхгүй. Энэ тэгж барих хэрэгтэй байна. Тэгэхүүгээ тэр цаанаас очил дагаал марсанаад байдаг. Тийм ч ерөөсөө цагаан зураас наа талгаа авчих юм бол наад асууж байхгүй болно. Морийг барьдгийг байж цагаан зураас харж байгаа 5 дэмс морийг 5 дахь байсдаг онцоор араас нь барих. Заавал пайз барьж байгаа уусал харагдах шаардлагагүй. Яг төрөөс томдогдож байгаа хонсон гişүүд бол яг төрийн үйлчлэгнийх хэмжээний хөрөөсдөг. Яг тэн дээр тэр үзэгч яаж үзэх вэ гэдгийг бол нэг ч хонсон гişүүд тэнд тооцдгүй. Тэдэнд бол өдөөсөө төрийн өмнө хүүхэд өгөхгүй байх ёстой. Хамаагүй машин авах гэж ёсгүй. Мориход нуусан байх мадамд байх ёстой. Гэтэл энийг хариуцсан тийм үр өгөхөөс өгөхдөд байдаг. Энийг одоо манай холбоош мэрэгжлийн үүднээс яг үзэгчдтэй яаж байх вэ? Мэргэжлийн хувьд яаж үзүүлэх вэ? Гэдэг энийг яахын тулд саяны хэлээд байгаа тэр үзэгчтэй одоо улсын аппел комиссар тэр одоо байгаа Монголд хэдэн дэргэц байгаа юм? Хэдэн дэргэц байгаа тийм ээ? Ахаад морины комисс юм уу? Магадгүй ясны холбоон дээр хамтарч болно. Хэдэн дэргэц хэрэгтэй байгаа юм? 27 км хамгийн уртаар явах тийм ээ? Тэгэхэд тэр одоо морины жинхэнэ апплийг үзье гэж байгаа тэр гадаадынхан үнэхээр шогсож байгаа мөр үзээд бас гэж байгаа шүү зарим тийм ээ. Хэдий ядарсаатууд орж иж байна. Тэр чинь юу юм үзтгий. Тэгвэл тэднээс нь болоод тэр юуныхаа урдуур тэр дэлгэцийг тавиад тэд цаахан шалгаа хийгээд одоо юугаа хийдгээ. Наадмын төлбөрөөр заавал тэр дотгошоо яахгүйгээр тэр уяачдын үнэ ойрцоо. Бас нэг дэлгэц. Тэр одоо наадмын төлбөрөөр нэг 3-4 дэлгэц байхад бол манай улсын наадмыг бол тун сайхан үзэн хүмүүс бол би олон удаа наадам үзэгчдийг ажигласан. Битүү машин ерөөсөө тасралтгүй давхгаад 7 ходог бол дүүрдэг штэ. Тийм олон хүн мор үзэх гээд энд очиж байгаа байхгүй юу? Тийм олон хүнийг зөвөр нэг цэгт ингээ хашчихад цагдаа тойрол зогсчоод тэгээ усуудыг үзүүлэхгүй ингээ бөөгний овооролдоод хачин болдог. Дээр дороо ордог, морилуу дайрдаг, замбраа цадгаа алддаг хачин болдог байхгүй юу? Тэгээ нэ хуушаараа авч чаддгүй шороонд аруулчихдаг хачин болдог. Тэгээ энийг бол өргөн бронтоор үзүүлэх аль болохоор үзэгчдийг одоо маш их өргөн хэмжээгээр үзүүлэх тийм арга хэмжээг авах. Энэ талын имийг зохион байгуулах санал оруулж байгаа юм зөвлөгөөн дээр. За тэгээ шудраг сайхан уралдахын тулд ерөөсө тал талын саналуудыг авч маш сайхан шудраг одоо ингэж уралдаж аймаар байна. Би түрүүн одоо манай тод манлаа
Доломсрон маш зүйтэй санал гаргалаа гэж ингэж. Би энэ саналыг 100% дэмжиж харин уриалж байна. Одоо бас би ер нь морь унахгүй бас 10 жил болчих. Морь уныг бодчихлоо гэнт. Би морь унаад наадмаа үзье. Би энэ зураас эхлээ морь унаад наадмаа үзье гэж. А энийг харин та нар бүгдийг уриалж байна. Сүмөр морь унаад наадмаа үзье. Тэр олон живрүүд машинууд тавьчих. Тэгээд сайхан мороо үзээд харуулцтай газар очиод дурандаад тэгээд тэрийг хараад ингээд үзүүл бус төмсөө дуурайгаад энэ наадам дэгтэй болно гэж ингэж ойлгож байна. Наадмын энэ зохион байгуулалтын асуудлыг тэр нөгөө засгийн засаг төрн авах уу, морин спорт уяжтын холбоо өөрсдөө зохион байгуул. Ерөөс миний санал юм да. Би саналаа өчлөө тэгэлж. Ерөөсөө морин спорт уяжтын холбоо энэ уралдааны гартаа аваач гэж. Бүхий холбоо гартаа аваад болоод байгаа. Бид их хурдыг морин спорт уяжтын холбоо зохион байгуулалт маш нэр төртэй сайхан зохион байгуулалт оролцдог. Бай морийн өндөр байдаг. Зохион байгуулалт нь сайхан болчихдог. Ингээд явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр морин спорт уяжтын холбоо 45 даргуулагчтай. Дээр нь одоо 6-7 тодтай. Ингээд энэ асуудлыг зохион байгуулахад маш хүчтэй байна. Хүч их байгаа байхгүй юу? За орон нутгад яг ийм хүч бас байгаа. Ийм хүчийг ашиглаад за бид нэр уяач гэж ойлгоод байгаа бол ерөөсөө эн чинь маш худлаа. Энийг айл болохоор сайхан зохион байгуулах хэсэл гэж оролдсон шүү дээ бид нар. Мороо гаргалаа. За тэгээ энийг зохион байгуул бидний дуурайгаар нөгөө хүмүүсд хүндлээл. Тэгээд нөгөө мороос өөр сайхан уралдаг, шудраг уралдаг юм байна. Энд дээр ч одоо улсын комисс гэж байгаа л тэнд чинь ингээд асуудал гарахаар зэрэг морин дээр мэрэгжил мэдлэг байхгүй янз бүрийн улсууд ороод та зайг морины уралдаан чи ерөөсөө юм байл шүү дээ. Морины өөрийн биеийн температураас илүү градусд морийг уралдахад тэр моринд ямар нэгэн өвчин эмгэг эрсдэл үүснэ гэж ингээд заасан байт юм бэл. Тэгээд орон нутгийн уралдааныг бол зохион хэлэх чинь тэнд уралдахад 40 хэдэн градус байсан байх. Тэр 40 хэдэн градусд уралдахад маш олон морь эндсэн шүү дээ. Тэр энэ халуун хүүтний температураас тухайн өдрийн байдлаас харж холдуулж ойртуулж километрийн хувьд бас зохицуулахгүй болохгүй юмуд бас гардыг байлээ практик дээр. Яг стандарт тогтоочхол тэдэн километрээс уралдана гэх юм бол бас болохгүй юм гардаг юм байл. За ингээд улсын наадмын комисс шүд ингээд үздэг. Шүдний бодлоо ингээд жилийн жилд маргаан гарч байдаг. Наадмын ухаанда ков юм төвшин та нар мэдж байгаа. Яхааргүй л одоо урдын 2 жил нь одоо наснасандаа оролцчихсан тэр тодорхой адууг хасаал бөөн бодлоо болж исэн. За манай галын дор чөрийн одоо шүдлэн дааганда улсын наадам тавуулчихсан байсан. Дараа жил нь шүдлэнд оролцоход бас л хасаа хийчихсэн. Тэгээд уралж чадаагүй харамсалтай юм болж исэн шүү дээ. Тэгээ ийм учраас ийм тодорхой юмнуудаар бол тэр шүдний маргаан за энэ бол бас нэг бодлогын шинжтэй юмнууд явагддаг юм шиг байна. Магадгүй гэж бодож байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Оржил дөрүүлчихсэн, айрагчсан ийм адуу нөхцөл асгалаад байдаг байхгүй юу? За ийм учраас энэ дээр бол тавчхан хэлэхэд миний санал бол энэ зөвлөгөн дээр юм байна. Одоо хөдөө орон нутагт тохиолдож байгаа нэг зүйл маань энэ морины шүдний асуудал байна. Яг өөрийн унгаа адуунаас өксүүлэл яг нэг нутаг хонхрын одоо бидний сайн мэдэх адуунууд одоо өнөөдөр яг наслаа шүдлээд ирэхээр одоо наснаасаа зөрүү шүдтэй болчиход одоо ийм асуудал манай нутагт гарахын бусад газар ч байдгийн үгүй юу тэрийг тодорхой мэдэхгүй байна. Ингээ энийг одоо уралдаанаас хасах хэцүү байх хэцүү. Ийм байдал их үүсдэг. Тийм учраас энэ асуудлыг одоо шийдэх арга зам маань жоохон юу байдгийн байгаа. За Доломсрон тод манлаа хэлсэлчлэн тэр хүүхдгүү морийг одоо 5-аас дээш одоо 5-аас 10 ухраадаг хуучин нэтээс Монгол зан заншил уламжлал манай нутагт тийм байсан. Хүүхдгүү морь айрагдж ижсэн түүх байхгүй. Замын дундаас гараа явцдаг ийм л байдаг байсан. Одоо үед ч одоо хүүхдгүү морь төрүүлэх, амаа үзүүдэх, айрагдах ийм тохиолдол маш их тийм түгээмэл болцсон байх юм аа. Энийг хөдөөний уяачид ард иргэд ойлгохтой бол энийг одоо зориуд зохион байгуулалттайгаар ийм байдлаар одоо сургуульд хийж ийм болгож байгаа юм биш үсэ гэж бас энд эмзэгэлдгийг. Тэгээ энэ бол манай хөдөөний уяачдын бас нэг ийм бодол юм шүү. Энийг бас бодолцох зүйтэй. Тэгээ энийг бол нэг 5-аас дээш ухрах төр зарчмыг бол бид дэмжиж байна. Энэ Монгол үндэсний энэ морин уралдаан спортын төрөл одоо муу юм уу биш юм уу? Хэрвээ энийг спортоор нь спорт мөн гэж бодоод спорт гэж үзээд ингэж цааш төгжүүлэх юм бол энэ уяачд одоо спортын гавьяа тасгалжуулагч гэсэн цалыг
өгчөөл яадаг юм бэ гэсэн бас ийм бодол байдгийг. За тэгэл спортын мастер, спортын одоо морин спортын дэд мастер ч гэдэг юм уу, ийм цол спортын зэрэг цолуудыг ч гэсэн бас уяач толгож ивэл бас болох ийм талтай. Алдарт уяач, манлаа уяач, тод манлаа уяачийн болцол хангахын босго бол хөдөөний уяач өндөр байгаа л да. Тэр болгон тэр бүсийн наадамд, тэр төвийн наадамд ирж оролцох, хуралдах юм боломж бол байдаггүй. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр зүгээр аймгийн алдарт уяачаас улсын алдарт уяач болох энэ хоёр ийм зааг дээр аймгийн манлаа уяач гэсэн тийм цол бий болгож болдгийг нүггүй юу? Энийг бас та бүхэн зөвлөгөөнд оролцогчдоос бодолцож үзээрэй. Сумын одоо энэ баяр наадмууд ч юм бол аймгийн баяр наадмаас илүү олныг хамарсан их бүс нутгийн чанартай ийм баяр наадам болдог. Тийм учраас энд оролцож байгаа уяачтай оролцооч гэсэн их байдаг. Жишээлбэл одоо 3-4 аймгийг хамарсан сумын нэг ойд наадмыг аймгийн одоо наадамтай бас дүүцүүлэх талаар энэ бодолцож үзвэл ямар байдгийг балаа гэсэн бас ийм саналыг дэвшүүлж байна. За тэгээд анхан шатны уяачтай холбоо ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү л дээ. Тэрийг яг хөө бидний өөрсдийн оролцоо итэг санаачлагаас бас хамааралтай. Бас дээшээ хараад одоо та нар биднийг дэмж тусал ингээд байх нь бас хэцүү. Тэгтэл одоо сан хөмөргийн хувьд, зохион байгуулалтын хувьд, одоо мэрэгжлийн хувьд бас дээрээс анхан шатныхаа холбоотыг дэмжиж тусалж ингэж өгвөл бас зүйтэй юм аа. Энэ хурдаадуу бий болгох, үүсгэх ийм дөр хуяасаа өөрөө би их ажилдаг, найз нөхөд бус хүмүүсээ адуу мал энэ хурдан болоосоо гэж боддог. Нийт Монголын адуу маань хурдан өрний уралдаа маань хүн үзүүштэй өшөө хурдтай тийм болоосоо гэж өөрөө ингэж бодож явдаг хүний хувьд бус салбар болоотойгоо энэ тал дээр бол миний хувьд бол хамтарч ажиллахад үргэлж хизээд бэлэн байх болно. Одоо бид нар жилд цагаан сарын өмнөх нэг салбар холбоог одоо жишээлбэл одоо энэ 21 аймгийн нэг салбар холбоог урамшуул чагнамжлах дурслын зүйл гардуулдаг байсан бол энэ жилээс 3 болгоё. 3 болгохтой яг вэ нэг торсон тэр цом тэмдэг юмнууд авнаа. Нэг торсон аймгийн салбар холбоо, 2-3 торсон аймгийн салбар холбоо, 1-2-3 торсон аймгийн салбар холбоод нь би хуяасаа бол Монголынхаа морин спорт уяачтайгаа холбооны өмнөөс одоо өөрийнхөө бий болгож үйлдвэрлэл, сайн үйлдвэрийн адуу бий болгох гэж байгаа адуунаасаа өөрийнхөө хувийн адуунаас 3 нэр адуу жил болго өгчээ гэж байгаа. 1-2-3-т нь одоо нэгдүгээр торсон хүрнэл бол миний дээр очсон 3 дагнаас 90 дагнаас шилээл аавна. 2 торсон нь шилээд аавна. 3 дахь нь дээр 3 дахь нь аавна. Монголын морин спорт уяачтай холбоо салбар холбоодын ажлыг дүгнэхдээ салбар холбоодын ажлыг итгэх тийм ээ маш олон зүйлийг харгалзан үзсэн тийм шалгуур одоо үзүүлэлтүүдийг бид нэр өөрчлөх цаг болжээ гэдэг нь эндээс харагдаж байна. Холбооны дүрм журманд тусгагдсан, холбооны бодлого, чиглэлийг хангасан, ямар үйл ажиллагаа явуулсан салбар холбоодыг бид шалгуулах хэрэгтэй бай. Тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр ч гэсэн та бүхэн саналаа хэлээрэй. Энэ асуудлыг хэдүүлээ бас зөвлөж ярилцъя. Тэгээд өнөөдөр Монголын морин спорт уяачтай холбооны шилдэг салбар холбоо болсон байгууллагууд маань зүгээр нэг дурсгалын зүйл аваад улс орон доор алдар нэрээ цугтуулаад өнгөрөх үү? Эсвэл үнэхээр тэр салбар холбоодын санхүүжилтэнд нэмэртэй мөнгөний хөрөнгийг бид шийдэж өгч болох уу? Болно. Гадаадд одоо бид Азийн холбооны гишүүн боллоо. Гадаад бид туршлага судлах тийм гадаад орнд явж сонгол морин спорт гэж юу байдгийг тэр орон зайны хурдан морины уралдаан ямар юм байдгийг цэвэр одоо ямар одоо хэлээд байгаа юм гээд бүгдийг очиж үзэж судлах бүх бололцоо боломж бид нээгдсэн. Тэгэхээр бид одоо энэ шалгуур үзүүлэлтүүд, шилдэг шалгуурлах шалгуур үзүүлэлтүүд шагналын маань шагналын сан маань шагнал маань ямар хөө байвал та бүхэнд маань илүү өвдөлттэй, үр дүнтэй байж болох уу? Та бүхэн ажилд нэмэртэй байж болох уу гэдэг талаас та бүхэн бас саналаасаа хэлээрэй гэж хүсэж байна. Үзүүлэлтүүд орж ирээд бас тийм байсантай тохиолдол бүсийн наадам авсан, бүсийн наадам зохион байгуулсан холбоо, тэрүүний холбоогоор шалгацдаг. Тэгэхээр түрүү баат мандаа хэлжсэн бид толгойтойгоо билээ насалчлаа. Одоо хөлрөгөө авах цаг болсон гэхээр. Тэгэхээр
яг одоо Монголын өрийн спорт хөгжлийн холбооны бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө орон нутгад юу хийсэн бэ гэдгээс манай сэргийлэн хэлэгч бол тийм холбоо шалгараа шүү. Тэрнээс зүгээр нэг юу бүсийн наадам зохион байгуулсан тэрний засгийн газар шиг гарцсан тийм жавшаанаар одоо тэргүүний холбоо болдог энэ аргачлалаас салгацсан болцсон. Тийм учраас аймгийн салбар холбоодын зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга ямар нэгэн үзүүлэлтээр биднүүд Монголын өрийн спорт хөгжлийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэхэд юу хийх ёстой вэ? Энэ байдлыг одоо зөвлөгөөн дээр Монголын өрийн спорт хөгжлийн санал болгож энэ үзүүлэлтээр тэргүүний холбоогоо шалгараад байгаа ч гэсэн санал гаргах байхаа гэж бодож байна. Биднүүд нэг адууны тухай ярихаар юусоо бүх адуугаа ирлээ зөвжүүлэх юм шиг бүх адуугаа хурдан болгочих юм шиг бас яриад байдаг. Тийм биш дээ. Зөвхөн хурдны чиглэлийн адуугаа хөгжүүлэх ёстой. Тэгээд тэр хурдны чиглэлийн адуун дээр биднүүд адуугаа паспортжуулна гэдэг ажил бол их чухал юм шиг байгаа шүү. Ямар нэгэн марган гарахгүй. Тэгэхээр Монголын өрийн спорт хөгжлийн холбооны дэргэд төв ярьсан шинжлэх ухааны одоо энэ төв ажиллах байхаа институт. Тэгэхээр өнгөрсөн жилээс миний мэдхэд бол хамгийн түрүүнд одоо энэ Монголын инкод тож одоо товгийн код бол ямар ч ус адуугаа паспортжуулсан хүн. Анх авсан адуугаа одоо авахтаа айлаас нь ямар өгшөлтэй ямар удамтай гэж асууж байгаа бүгдийг яагаад паспортжуулсан. За тэгээд дараагийн одоо улсууд Монголын алтрын эзэн Баян жаргал бол ямар ч ус адуугаа паспортжуулаад ихсэн өөрийнхөө алтраа загны дээдийн түүхийг бичсэн байлээ. Тэгээд ер нь өөрөө ингээ паспортжуулаад хувь өөрөө адуугаа паспортжуулаад ирэхэд дагийн одоо түрүүсэн жил нь тийм адуу тийм өгшөлтэй адуу төрүүлээ. Тэрийг Монголын өрийн спорт хөгжлийн холбооны дэвид байдаг эзэмшигний хөрөлгөнд хамгаа баталгаажуулж өгөхөд энэ бас ариун шударга болох хэрэгтэй юм. Энэ талд та өөрсдөө нь бас нэг оюун ухаанаа уралдуулж энэ зөв байдаг юм уу буруу байдаг юм уу шүдний үед бол Монгол аргаараа шүтлэхэд бол зөв гардгүй л дээ. Гэхдээ энэ том тийм алдаатай асуудал гарсан шээ. Тухайн бол улсын наадамд шүтлүүрээ түгээд энэ ариун хойдны асуудал. Тийм ээ. За тэгээд яг урьдчилан одоо насандаа аймагтсан төрүүлсэн тухайн бол одоо Бохны адууны мөнгө шиг өөр улсад оролцоод 6 жил одоо тохиол манай аранга тамирын урд оршид хасагдсан байж л байсан. Тэгээд нэг орон нутгийн юу ч дураараа асуулыг шийддэг. Энэ байдал дээр үнэхээр одоо бас цаг хугацаанд бүгдөө өөрсдөө мэдлэгтэй болоод энэ олон баримчаас одоо бидний хэлдгээ сайн сонсож аваад тэгээ адуугаа паспортжуулсан бол аль болохоор тийм хэлмигдэл өртөхгүй бүгдөө сайхан шударга уралдах хэрэгтэй. Тэгээ учраас адуугаа паспортжуулна гэдэг бол их чухал асуудал. Их хурал дээр одоо монголчууд малаа эндсчүүд гэж ярьсан. Энэ бол чухал асуудал. Энийг бид дэмжих хэрэгтэй. Бид үнэтэй цайтай юм 10-20 сая төгрөг авсан адуугаа паспортжуулахгүй эндсчүүлэхгүй байж алдчихад тэгээд хиний адуу хаашаа яасан мэддэхгүй ингээ алга ороод байна шүү дээ. Үнэхээр адуугаа өгсчүүлээ паспортжуулах юм бол энд одоо нэг миний паспортаа одоо хот руу орж ирэх гэж байгаа тэр нөхцлүүдэд нөгөө хулгайч чинь барих ганц арга байхгүй. Энэ таны адуу тухайд би адуу дээрээс адуу ачаад ирлээ гэж хэлээд орчдөг. Тэгэхээр таны адуу ийм адуу байдгүй гэдэг компьютерээр дараал харах боломж юм шинжлэх ухаан өгчлээ шүү дээ. Энэ шинжлэх ухааны одоо тоололттой бол бас оюуч нь зэрэгсэж ажиллах хэрэгтэй болов уу гэж миний үед бодож явдаг. Тэгээ та бүхэн бас энэ дээр оюун санаагаа уралдуулж бодож байгаа зүйлээ оюусны холбоонд хэлж мөрийн хөтөлбөрт нь оруулж энэ зөвлөмжөндөө оруулах байхаа гэж найдаж байна. Салбар холбоодын дарга нар нарийн бичгийн дарга нарынхаа бүртгэл хаягийг нэлийн тодорхойлох шаардлагатай байна. Тэгэхээр энэ төрөлцөө ирсэн манай хүмүүс манай тэр ажилтнуудад сумья нэмэгчэр гэдэг манай ажилтнууд байж байна. Энэ ажилтнуудад хаягийн бүртгэлүүдийг нэлийн тодорхой өгөөрэй. Бид тэгээд салбар холбоодын дарга нарийн бичгийн дарга нартаа нэрийн хуудсыг төв холбооноос хийж өгье. Тэгэхээр та бүхэн тодорхой факс, утас, харилцах хуудас тийм ээ. Тэгээд дээрээс нь бид төв холбоо бас та бүхэнд салбар холбоодын имэйлийг чинь веб хуудастай хамт хийж өгч шүү дээ. 1989 онд анхдаа энэ адуу нийгэмлэг гэж байгуулагдал бид гишүүнээр нэлсэл одоогоос 20 жилийн өмнө явж байхад яригдчихсэн асуудал. 96 онд одоо энэ холбоог анх байгуулж анхны хурал хийж байсан үеийн зорилт. Өнөөгийн зорилт тэмтэр бол одоо их ялгаатай. Одоо хөгжлийнхаа явц, өнөөдрийн одоо орчин цагийн байдал энэ бүгдээ шалтгаалаад их өөр байх юм аа. Тэгэхээр анх бол одоо энэ холбоо үүсгээд бид одоо талигаач хунцаг болж ирээд аваафүү манай баяр магнаа одоо бид нар шин ерөөсөө л одоо хэдхэн зорилт тавьж байсан. Энэ нэгдүгээрт бол одоо энэ
ганцхан уралддаг байсан тэр үед. Улсын наадам гэж сумандаа аймагта. За энийг өөрчилё. Бүс нутгийн хэмжээнд одоо уралдаан зохион байгуулах, бүсийн уралдаан бий болгоё. Хаврын уралдаан одоо бий болгоё гэж. Ингэж зорж тэгээ одоо 1996 онд Хинчээ аймгийн Дэлгэр хаан сумд одоо Харилангийн хөдөө аралд хаврын анхны бүсийн уралдааныг зохион байгуулж байсан. За энэ үед үнэхээр одоо олон түмний хүлээлт байсан баг. Их хаврын уралдаанд одоо их насны мөр 540 гарч мордож байсан. Тэгэхээр сайхан жил байсан баг. Тэгээ энэ бол хүлээлт байсан гэдэг нь одоо эндээс харагдаж. За тэрнээс хойш олон хаврын уралдаанууд зохион байгуулагдсан. За одоо бол хаасайг одоо бүх аймаг сумд зохион байгуулдаг болж ингэж хөгжиж ирсэн. За дараагийн нэг зүйл бол уяач хүний хөдөлмөрийг одоо ердөө үнэлдэг ийм үе цаг байлаа л да. Тэр одоо тухайн төрийн тогтолцоос холбоотой байсан ба. За энийг одоо үнэлүүлэх гэж 96 онд одоо энэ баяр баярын сууж байна. Хунцгаа эднэр одоо их явсаа. Тэгээ өөрхий одоо очролт ерөнхий сайдыг хүлээж авч анх одоо Гарамжууга Даваахүү манай цалигаач одоо Төвдөн энэ гуравт одоо анхны уяач одоо одон авч ирсэн. Тэрнээс хойш одоо үе хүртэл маш олон хүн одон авч, олон гавьяат төрж, олон одоо тод лай төрж, юм одоо хөгжлийнхаа сайхан шатанд яваад одоо их баяртай байдаг. За бай гэж одоо хэцүү байсан л да. Тэр үеийн бай бол тун одоо 1000 төгрөгийн байтай ч байсан улсын наадам өнтер чинь. Тэгээд тухайн үедээ 1000 төгрөг бас баг биш байсан ба. Тэгээ анх удаа тэр хаврын наадмаар сая төгрөгөөр байсан. Одоо баяр магна сайн мэдж байгаа хөөцөлдөж хоёр гадраас 2 хүн сая төгрөг гаргаж төвлсөн мөрийн анхны байраа сая төгрөг байсан. Одоо 10 сая 20 саяар байлдаг байл. За морины үн гэж одоо тэр үед бол дэндүү байсан л да. Тэгээ одоо бол бас сайхан мар үнэтэй болж. Ер нь одоо холбоо бол ерөөсөө үйлдвэрлэл эрхэлж худалдаа хийж энэ хугацаанд нэгж төгрөг болов. Зөвхөн одоо морины төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр харин тэр одоо сувлсын минь хямхтай үнэнч шудраг зарж ингэж л ирсэн. Энэ ч бас одоо нэр хүндэд нэмэр болсон баха гэж ингэж бодож. Бид одоо хоёр дахь их хурдаар баха баахан хүлээ авалт хийсэн Сүхбаатар аймаг Хинтээ аймагаас их олон уяачид ирсэн байсан. Тэгээ нэг адуу өгөөд байдаг их хурдын хандивт. Тэгээ тэр адуугийн өнөө олон хай төгрөгийн мөнгө ханд өгс улсуудны дээр нь бэлгэлчж байсан одоо. Тэгээд одоо тэр чинь нэг уяач нэг висмэтэй танилцаад тэрнээс адуугаа аваад ингээ одоо их сайхан юм болж ирсэн. Ийм маягаар явж ирсэн. Зүгээр цаг үеэд байгаа одоо бид бол сая манай зарим гишүүд ярьж байна. Энэ хөгжүүлэх одоо ашигын төлөө үйлдвэрлэл худалдаа ийм зүйл эрхлэх бол зайлшгүй шаардлага байна л да. Одоо юу ордонтой болох, морин тойруулахтай болох энэ бол одоо хөгжлийн шат юм. Байхгүй. Тэгэхээр холбоонд одоо нэг зовлон байдаг юм аа. Манай аймагуудын холбоонд бол бүр их таарч байгаа. Өсвийн уралдаа ингээд хийх болдог. Өнөө манай холбооны даргаыг чинь аймгийн дарга тоодгүй зарим нь. Зарим нь ч одоо их сайхан эвлээд ажилдаг. Тэгээ ердөө хоёр тусдаа юм яваад ингээ болдог. Аймаг манай хорон нутаг дээр хийж байгаа бид мэднэ. Замаач мэднэ, хэдэн километр тавих хаач мэднэ, ямар бай шагнал өгөөч мэднэ гэсэн ийм зөрчил их гарч иж байсан. Олон хүний одоо олон үнэтэй цайтай хурдан морь, унсан хүүхдийн осол аваараас эхлээд энийг бол одоо цаашд холбоо одоо ер нь томоохон хяналт тавьдаг байхгүй нөөшөө болохгүй энэ одоо олон жилийн явц харагдлаа. Тэгээ энэ бүсийн наадам дээр бол одоо хамаагүй зарим энэ чи пердэлтэл да одоо дөрмөнд ч байгаа бүгд биш та. Одоо их нас юу гэдгийг 25-аас 28 ч гэдэг юм азар 22-оос 25 гээд тэгээ одоо замын байдлаас л гэж анх оруулсан. Тэгээ энийг баянтлахгүй аваачд нэг орон нутгийн нэг чи амиж үзлээ. Хамаагүй одоо давхар уяаны морийг хол одоо явдггүй ч гэдэг юм уу. Дагуу яаныхан одоо холдоо сайн шийдэг юм уу. Энэ буруу баримтал яваад ингээ бас морь эндэх ийм зүйлүүд байна. Тэгээ энэ дээр одоо бидний маш анхаарах юм бол зам дээр анхаарах хэрэгтэй байна. 50 км дээр анхаарах хэрэгтэй байна. Бай шагнал дээр анхаарах хэрэгтэй байна. Тэгээ зохион байгуулалттай. Ийм зүйлүүдийг одоо анхаарч ажилламаар байгаамаа. Би маш сайн сурталчлах юм бол энэ олон зуун жил уламжилж ирсэн уяач хүний ёс зүй. Энэ бол одоо маш том юм байна. Хүн одоо
уян дээр ямар байх ёстой юм. Одоо морин оролдуулаад дээр үе үеч өө сайхан мэд сайхан дахиад ирлээ хөрх. Сайхан наадлаа гэж ингэж ярьдаг байсан тийм ээ. Тэгээ ийм их уламжлалт одоо тэр бие биенээ хүндэтгдэг, арихтаар суудгүй одоо мор төрүүлээ гэж одоо арихтдаггүй. Мор муу дахидлаа гэж одоо гутарч арихтдаггүй. Энэ одоо ёс зүйн тэр дээр өвгдийн одоо бидний олон зуун жилийн уламжилж ирсэн дээдсүүдийн энэ зүйлийг одоо манай холбоо бас их сайн сурталчлах хэрэгтэй байна. Даангүй одоо манай орон нутгийн холбоод энэ дээр одоо ажил хийх хэрэгтэй байгаамаа. Тэгвчэрийн даагны уралдаан анхаарсал даа. Тэгээ одоо ингээд уралдыг гэсэн. Би энэ төр бол яг хоцрогдсон ч үеийн бах эсрэг хүсэж байсан. Наад чи насан туршиг бад уралдах гэж байна. Босхгүй. Аль ч улсад одоо дааг уралдах газар Монголоос өөр байхгүй. Тэгвэл нэг нас хүргэж уралд. Энэ чи болохгүй гэж байсан. Зүгээр яг уралдаад муу юм болсон ч юм аа. Сайн юм болсон ч одоо мэдэхгүй л байна зүгээр ер нь. Тэгвэл миний санал бол даагыг намар уралдмаар. Охин дааг уралд болно. Яг одоо тэр чинь бас охин адуу хурдан байвал хурдан төл гаргана гэдэг үднээсээ бол болох ёстой гэж ингэж боддог. Харин насан турсан хойно намар одоо 8 сард ч байдаг юм уу 9 сард ч байдаг юм уу энэ одоо шинэ бас нэг гарч ирсэн энэ уралдааныг бол зохион байгуулж хийж болно. Энэ бол одоо зохион байгуулалтын хувьд хэний ч одоо биш нэг хэдэн хүн уралдуулж байгаа юм шиг л одоо ийм байдалд ерөөсөө байж болно. Тэгээ өчнөө хүн мөнгөө төлөөд дээр нь хаавага хэнти Сүхбаатар Доронтоос хүртэл хүн одоо хичнээн зардал гаргаад байгаа ч хэдэрсэн. За тэгээд тэр одоо зарим нь авч үлдээд зарим нь ухс илгээд одоо ийм имийг бол одоо дахин гаргуулахгүй талаараас манай холбоо ер нь нарийн хүрээнд авч ярих хэрэгтэй маа гэж ингэж бодож байгаа. Манай аймагуудын холбоо ч гэсэн одоо орон нутагт мөрөл эн чинь тэгэл дамжаал хийгддэг гардаг гэд энэ дээр бас ихээхэн анхаараасай гэж ингэж бодож байна. Төрийн байгууллага одоо үндэсний морин уралдааны хороотой их ойртсны хувьд ер нь бас нэг төртөөгөө ойртож нэгдсэн бодлогоор одоо цаашаа явбал бас бидэнд олон юм байна. Аймагуудын амжилтыг, цолны амжилтыг одоо улсын цолны болцолд 50% оруулах гэсэн санаачлага яваад урд нь унж байсан. Одоо энийг сэргээх хэрэгтэй. За тэр 5 храдаг байна сул мордыг аймаг хотууд очоод салбар руу тагаа мөн одоо зах хэмжээгээр боломжоор зөвлөгөө хийж энэ уяачдын холбооны өнөөгийн бодлогыг одоо хүргэж ажиллана гэдэгт итгэж байна. За би дараах асуудлуудыг гарах шийдвэрт тусгуулахад нэмэр болох гэсэн зөвхөн дистралсан маягаар хэлье. Ахмад ба залуу начтын уяачдын адуучдын холбоог сургалт явуулах хэрэгтэй байна. Энэ сургалтыг ямар аргаар явуулах вэ гэхээр ичнээ зайн үйлдвэрлэлээс нь хүнд ирүүлэхгүйгээр адууны бэлчээрд уяаны дэрэгд нь явуулах ийм шаардлагатай байна. Энэ шаардлагын бэлтгэл бол өнөөдөр эхлээд хангагдчихсан байна. Жишээлбэл ичнээ сургалтын имэйлүүд бий болчлоо. Энэ бол харин энэ сургалтыг явуулахад сайтар бэлтгэгдсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Тэрээс өнөөдөр Монгол улсын газрын тухай хуулинд заасны дагуу сум, аймаг, улсын хэмжээнд хурдан морь уралдуулах уралдааны газрыг албан ёсоор баталгаажуулж авах шаардлагатай байна. Ингэж баталгаажсны үндсэн дээр тэнд тогтчуулах ямар л ажил байдгийг энийгээ гүйцэтгэх ёстой. Өнөөдөр аль ч нутагт байсан газрын хуулийн дагуу энэ асуудал бол хийгдээгүй байгаа болов уу гэж бодож байна. Уламжлалын тухай ярьж байна. За уламжлал бол мэдээж энэ дээр хамгийн гол анхаарах ёстой юм нь бол гингоо байдаг. За бидний судалгаагаар бол Монгол улсын хэмжээнд дээр яс үндэснээс хамаарат 4 хэв шинжийн гингоо байдгийг. За энэ гингооны аян чөөр, үгэн чөөр. Гэхдээ энийг хэрэгжүүлээд сайхан нийгмөр болгоод тэгээд хэрэгжүүлэх бүрэн боломж бий. За энийг бол анхаарал авах гэсэн бодол төрж байна. Адуу бол ерөн сүүлийн үед адуу бол бас вилчээрийг ашиглах тухай асуудал дээр бас нэлээд хатуухан сөрөг нөлөөлөлд ордог амтны нэг 5 шумал дотроос. Удахгүй бид нараа ямаа гэгдээд байхгүй ямаа гайгуулаад ирсний дараагаар адуу гэж ярихыг үгүйсэхгүй байна. Ийм учраас энэ ажлыг зохион байгуулахад юу хэрэгтэй вэ гэхээр отрын нутаг гэдгийг албан ёсоор хуулийн хэмжээнд нь мөн баталгаажуулж авах. Зуны, өвлийн одоо юу ч байдаг юм. Энэ отруудын нутгийг. За энийг бол бас анхаарал тавихгүй бол болохгүй болов гэсэн ийм бодол байна. Үржил селекцийн асуудал бол
чухал асуудал. Өнөөдөр морин спорт уяажтай холбооны нэг гол үзүүлэлтийн хэсэг бол энэ үржил селекцийн ажил төвлөрөх болов гэж бодож байна. За Монгол адууг ашиг шинийн чиглэлээр хэд хэдэн ангид хувааж үржүүлэх гэлээ ч гэсэн хурдан морины уралдааны асуудал бол бид нар өнөөдөр анхаарал татж байна. Бид энийг ярьж байна. Тэгэхээр үржил селекцийн ажилд гол нь юу байдаг ёстой вэ гэхээр гадаадаас авч ирсэн байх юм бол релизжүүлэг явагдана. Монгол үйлдвэрийн адуун дотор бол цэврээр удан дагуулan үржүүлэх, удам солилцуулах үржүүлэх гэдгийг ярих ёстой. Тэр жишээл одоо манайхан өнөөдөр юу байна гэхээр зөв бидний ойлголтоор бол генеалог удан гэж ярьдгийг бид нар бол ухшил гэж ярих ёстой. Энэ бол зөв зүйтэй хэлзүүн асуудал гэж ойлгодог. Дараагийн дугаарт нь завуудууд маань удам үндэслэгч, заламжлагч, тэгээ хослуулагч, тэгээд цааш нь юу гэж яддаг вэ гэхээр удам солилцуулах гэд сая нэг шин үржлийн хэсэг бүрдэл гарч явах ёстой. Энэ бүрдэл гаргахад зүгээр нэг хилээд өнгөрчдөг гэвшээ. Үржлийн бүртгэл судалгаа гэдэг нэг хөтлөн сая одоо манай та нөхдөөс ярьлаа. Паспортын асуудал ярьлаа. Энэ чинь паспортод маань үржлийн бүртгэлтэй байх юм бол шүдний тухай асуудал дээр бид марах юм байх. Гэх мэтлэнгээр юм байна. За дараагийн дугаарт нь бол энэ өдөө холбогдуулаад би юу хэлэх гэж байна гэхээр ерөөсөө селекцийн асуудлыг ахин хэлэхэд уяажтай холбоо маань ажил үүргийнхээ 1% болгоод Эрдэм шинжилгээ үйлдвэр сургалтын асуудалтай нь хослуулахын зүйтэй болов гэсэн ойлголт над явуулдаг юм аа. За дараагийн асуудал бол энэ хүүхдийн эрхийн тухай асуудал олон улсын байгууллагаас ярьдагч, бид нэр хөөцөлдөгч, за бас нэг бүтлэн утаахан ажил байдаг. Гэхдээ энэ ажлыг шийдэх болцоо байгаа юм байна лээ. Ямар болцоо байна вэ гэхээр өнөөдөр урд морины хүүхдийн инээл хувцас, төрний хэрэгэл, хамгаалах хэрэгслүүд энэдрийг бол манайхан оруулаад ирчихсэн. Гагцгүй бид нарт өнөөдөр юу дутж байна вэ гэхээр энийг үйлдвэрлэх тэр шинжилгээний үндэслэлтэй гарах асуудал дутж байгаа болов гэсэн бодол хойд явж байдаг юм аа. Энэ асуудлыг бас хэлхэн зүйтэй болов гэж бодсон. Манайд бол дасгалжуулагч гэдэг цол хэрэгэм гарах шаардлага бий болчихсон юм байна л. Жишээлбэл морин хөдөлж авчихад морин дөрүүлж ихлээр би цол хэрэгэм аваад байх ёстой мó? Тэрийг уйлсан хүн гавьяат дасгалжуулагч гэдэг явах ёстой мó гэдэг асуудал хаяг харагдаж байгаа маа. Ер нь мал үржлийн ажлыг сайжруулах яа гэвэл удам үндэслэгчээс гадна үр төлөөр шалгаруулах гэж зүйл байдаг. Энэ үр төлөөр шалгаруулах ажлыг үр төлөөр шалгаруулахын тулд сая дээр даагны уралдаан, гүүний уралдаан гэдэг юм яригдж явах байна. Энэ бол боловсронгуй олон шийдэх ёстой. Зүгээр ер нь уяачийн хувьд бол мэдээж уйсан мороор одоо магнагаа тэнэлгэж уяач хүн бол одоо бахархаж явдаг. Энэ сайхан уламжилт ёс заншлууд одоо Монголд бол дэлхийд дахиндаа одоо үлгэр дуурайлтай одоо явагдаж байгаа. Энэ ч гэсэн одоо сайхан хэрэг юм аа. Тэгвэл биднэрт бас нэг санаж бодмоор юм байдаг. Юу гэхээр одоо хамгийн гол нь нэгдүгээрт энэ морой одоо унуулж байгаа унаач хүүхдийн хувьд бол ганц хоёр зүйл анхаармаар санагддаг л да. Том биетэй 16-аас 17 насны хүүхдүүд одоо зайдан одоо морь унаад тэгээ нөгөө хөл гэдэг юм чинь зүгээр өстой хөлөөрөө балбал тэр морины чээж тийм ээ тэр хөөхмахыг одоо өвчлүүлэх тийм одоо боломж гарч байгаа юм болоо гэж би сэтгэл эмзэглэж явдаг. Тийм учраас энэ дээр бас хүүхдийн тэр насны хувьд дээд хязгаарын хувьд бас бодолцмоор юм гэж боддог л доо. За бидний хувьд л яг тэр морь ууж явах үед л яг нэг 13 14 насны хүүхдүүдийг унуулаад тэрнээс хоошиг од хүндэт нээч морины чээж авчна гэд одоо боловлдог шүү дээ. Энийг л одоо мэдчихлээ аах та бүхэн. Гэхдээ энийг бас нэг эргэж хармаа санагддаг л да миний хувьд бол тэр морийг чинь одоо хоёр ташуураар балбаж орж иж байгааг бас та бүхэн харсан. Мэдээллийн хэрэгслэр заавал ташуурдад балбаад авахтай биш тийм ээ. Хамгийн гол нь тэр морийг одоо унаач хүүхэд одоо яаж бүхийж унж явах ёстой билээ те салхиа яаж хойрлж явах ёстой билээ энийг та бүхэн мэдж байгаа. Тэгвэл би ч бас морины комиссар одоо 32 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ер нь тэр хүүхдүүдийг харж байхад тэр унаач хүүхдтэй бас нэлийн зөвлөж хийж өгмөр юм шиг санагддаг. Гин болох асуудлыг ер нь нийт даяараа Монгол улс даяараа ер нь одоо хэрэгжүүлэх хэрэгтэй маа. Энэ одоо сүүлийн үед гин болох л их цөөхөн болоод байгаа шүү. Одоо морины амыг барьж уралдах талд бол орон нутагт ч өөртгөө усан хэмжээнд ч өөртгөө та бүхэн бас харж байгаа. Тэгээ амыг сайхан дарж одоо барьж уралдах тал дээр маш их өрөөсгөл ханддаг. За өөр нэг асуудал бол энэ орон нутгийн салбар хараадууд
нарийн мич гэсэн асуудлын орондоо байдаг л да. Энэд одоо бичиг баримт бүх одоо материалууд тэр нарийн бичгтээ төвлөрч идэг. Энийг бас цалинжуулах тал дээр ч гэсэн тодорхой хэмжээний одоо тий цалингийн доод хэмжээгээр байхan ямар хэмжээнд байхan тодорхой хэмжээний урамшууллыг бас барьж ажиллах нь зөв болоо гэж миний хувьд бодож байна. Холбооны дүрмийн 2-3 гэж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хурдан орны уралдааныг Монголын морин спортын холбоо түүний салбарууд тэдэнтэй харилцан барилсан байгууллага хүмүүс хамтран зохион байгуулна гэж. Тэгвэл энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр зохиогдож байгаа морин уралдаан бүрийн холбооны оролцоогүйгээр хийж ерөөсөө болохгүй гэсэн санаа нь байгаа гэдэг тийм ээ. Тэгвэл эзэнгүй уралдаануудыг гараад байдаг. За 2000-ад оны эхлээс чинь та хаврын дүнжин гаруй уралдааныг төрөний гол зохион байгуулахлаар манай холбооноос зохион байгуулж байгаа уралдааны урдхан юм уу ардхан заавал нэг уралдаан гараад л байсан. Шинэ анан дуцад нэг жил зохион байгуулсан, оноо бол төлөө нэг жил зохион байгуулсан гэх мэт. Тэгээд чинь нэг жил зохион байгуулаад алга болоод нэг жил зохион байгуулаад алга болоод байгаа. Манайх чи энэ хариуцсан байгууллага учраас тогтмол үргэлжлээд яваад байдаг. За ингээ манайтай огт харилцахгүйгээр манай салбар сумын салбар холбоос гэсэн манай холбоо шүү дээ. Салбар нэг тэдэнтэй харилцахгүй, ярилцахгүй, тохиролцохгүйгээр хаач ямар ч уралдаан зохион байгуулах учиргүй юм уулна. Дөрөвд уралдаан зохион байгуулах чинь яаж ямар процедураар хийх вэ гэдэг юм дөрөвд байгаа. Уралдааныг санаачлагч зохион байгуулахын тулд ихлээр комиссар байгуулна гэж байгаа. Тэр комиссын дотор бүрэлдэхүүнтэй, дарахтай, даамалтай, дэд даамалтай, тогтчонтой, малын эмчтэй, цагдаа сэргийлэхтэй, хүний эмчтэй энэ дөрвөн л одоо бүрэн баримтлаад явах юм бол одоо бас нэлээд үнийг зааж чиглүүлээд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хөдөө аймагуудад ч гэсэн одоо дурдураараа уралдаан зохион байгуулдаг, нэг хүн минут малчин болоод уралдаан зохион байгуулдаг. Одоо нэг хүн төрс өдрөөр энэ хүн баруун хойно одоо 12 сарын 30-31 чөлөө жил болоо зохион байгуулаад байдаг. Тэр интерсэн заавал энэ нэгэ барих юм бол энэ чинь хууль эрх зүйн акт шүү дээ. Ингэж хүмүүс энийг одоо хууль эрх зүйн үднээс бодлогын хувь зохицуулсан барил бичиг бидэнд бас бололцоо байгаа юм шүү. Энийг бүрэн дүр ашиглах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Монгол улсын спортын 60 хэдэн холбоо бий. Холбоо өвдгийн дүрмэнд тухайн төрлөөрөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнийг удирдан зохион байгуулж уялдуулан зохицуулна гэсэн дүрм. Манай дүрмийн хүртэл байдаг. Эрх зүйн орчноо одоо сайн судалж байвал одоо бас бидэнд их тустай гэдэг хэлий. Ер нь ОСЧ холбооны барьж байгаа бодлого бол яг саяны энэ дөрвийн заалтыг барьж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн нутаг дэвсгэр дээр хурдан мөрний уралдааныг Монголын морин спорт ОСЧ холбооны заавар зөвлөмж хяналтын дээр зохион байгуулна гэдэг чиг холбооны бодлого байна. Тэгэхээр энэ бодлогоо бид хэрэгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн өөрөө өдөр тусны байгууллагууд гэдэг нь иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралд энэ асуудал оруулж эсвэл аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах энэ зарчмаар энэ асуудлыг шийдээд хуульчлаад өшөө илүү их үр дүнтэй болох юм болоо гэж бодод байгаа. Ер нь бол бид Эрдэнэт Монголын хурдан мөрний уралдааны бодлогыг барьж байгаагийнхаа хувьд хаанч болж байгаа тэр уралдаанд тодорхой хэмжээгээр мэргэжлийн заавар зөвлөмж өгч хяналт тавьж оролцох нь хамгийн зөв зүйтэй ОСЧ холбооны бодлого болж байгаа. Энэ дээр зай километр уралдааны замын чанар чансааны асуудлууд түрүүдөр хүмүүсийн ярьсан шагнал байны асуудлууд хүртэл хөндөгдөж тийм ээ. Манай ОСЧ холбоо энэ дээр заавар зөвлөмж чиглэл өгж ажиллах хэрэгтэй. Энэ дөрмийг хэн хэмжүүлдэггүй гэхээр орон нутгийн сумын одоо юу гэдэг эрхөөс чуус аймгийн эрхөөс дармаг ОСЧ холбоо дээр бид хамаагүй шилдэг байхгүй юу? Орон нутгийн иргэдийн хурлын аймгийн хурлын төлөө тэргүүр чинь тогтоод байгуул. Сумын иргэдийн хурлын тогтоод байгуул. Яг ОСЧ холбооноос одоо хамаалтайгаар энэ нутгийн дэвсгэрт уралдаан зохион байгуулж тогтоод байгуул. Тэгээд л одоо зүтгэж үзэхгүй бол наад манай энэ ОСЧ холбоо нэг сайхан том дүрм одоо хинч хэрэггүй болж хөрдөг юм аа. Энэ чинь би олон жил хэрэггүй болсон гэдэг юм. Сүүлд яг хөтөлбөр нэг засгийн дарга өөрөө сонгуулийн шоугийн тулд тийм ээ. Хийхэд өөрөө одоо давж хийгээд байгаа хинч хийгээд байгаа гэхгүй өөрөө өөрөө тохиолдох байхгүй. Тэгээ юм чинь тэгээд ОСЧ холбоо бол хамаагүй шүү дээ. Би хийж байгаа гэдэг байхгүй. Ингээд үндсэндээ харт төрний үндсэндээ хүмүүсийг хурж байгаа байхгүй.
Энийг бид зөв зам байгуулж байгаа уяжтай холбоо энэ уяжтай холбооны төрийн баримтлал орон нутгийн хэрэгжүүлэх эрхийн акт нь иргэдийн хурлын тогтоолоор засаг даргамаас өөр өгүүлээд ингээд цааш нь зүтгүүлэл эрхтний хөд зөв болно гэж би бас танд зөвлөхөд энд байгаа юм шүү дээ. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 2 сарын 6 өдрийн 13 тоо тогтоолыг гаргасан байна. Хурдан мөрний соёлыг хамгаалах хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай хаантын өг дээдсийн овны гайхамшигтэл хурдан гадууг ойж хурдлуулах, өсгөж үржүүлэх эрдэм ухаан, түүнтэй холбоотой зан заншил, ёс суртахуун, үндэсний уламжлалт соёл алдагдаж байгаад дүгнэлтэж цаашид энэ их соёлыг залуу хойч үедээ уламжлуулах эзэмшүүлэх зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоохон малчин төмний үнд соёл адун сүргээ шинжин үж сайн хурдлуулж өсгөж үржүүлж ирсэн эрдэм ухаан, ёс суртахууны уламжлуулах, шинэ уяач техник төрүүлэх, уяачид, унаач хүүхдийн эрхшгийг хамгаалах, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах хурдан мөрний уралдааны зэрэглэл, цаг хугацаа, уралдах газрыг тогтоох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг Сэцэн хааны хөлөг уяачдын холбоо санжаа дөржид даалгасгай. Аймгийн Сэцэн хааны хөлөг уяачдын холбоонд дэмжлэг үзүүлж үндэсний хуваарьнад мөсөн чанартай уралдааны зохион байгуулахад тус холбооны төлөөллийг оролцуулж байхыг аймгийн засаг дарга Эрдэнэбаатарт үүрэг болгосгоо. 3. Монголын мөрөөс бол уяачдын холбооны анхан шатны салбар хорвоодын үйл ажиллагааг дэмжиж тусалж ажиллахыг нийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид засаг дарга нарт даалгасгаа гэсэн юм тогтоол агуулсан байна. Би өөрөө Дорногов аймгийн уяачтай холбооны тэргүүнээр бас өнгөрсөн 10 сараас хойш ажиллаж байгаамаа. Тэгээ манай холбоо бас шинжилгээдээ бүрэлдэхүүнээ шинжилээд нэгэд идэвхтэй ажиллаж байгаа. Тэргүүлэгчтэй 2 одоо хэсгээс тэргүүлж бүрдэж байгаа. Хөдөөгүй одоо орон нутгад ажиллаж байгаа одоо тэнд мөрөө үдэг 20 хүн тэргүүлэгчтэй байна. Улаанбаатарт одоо Дорноговын харьяат морь үдэг сонирхдаг бас нэг 10 хүн энэ тэргүүлэгчд нь орсон юм аа. Тэгээ яг нэгдүгээр хотод байгаа тэргүүлэгчд нь 2 дахин илүү 200 мянган төгрөгийн одоо хандив холбоонд өргөдөг. Хөдөөнийх нь 100 мянга. Тэгээ анхны том арга хэмжээ болж хотогтын хурд 2009 гэдэг уралдааныг шиний 8 төлөө. Тэгээ сайн шандад зохион байгуулсан. Тэгээ хотод байгаа тэргүүлэгчд маань ерөнхийдөө хамтраад ивент итгэжсэн. Төрийн морны сая төгрөгийн байтай 2 дээд 2-наас уралдуулсан. Анхны бас холбооноос зохиолсон урд өмнө болж байгаа томоохон арга хэмжээ болсон. Тэгээ бид нэг үйл ажиллагааны хэдэн чиглэлд одоо чиглүүлчихэд байгаа. Нэгдүгээр тул за уяачтайхан чадварыг сайжруулъя. Үнэхээр одоо хөдөөний уяачд манайх чилгаагүй айлч бус дамж адилхан л энэ орчин үеийн уяаны арга барилаас сурлаж чадахгүй хоцрогдож байна. Морин хурдан байлгаад Улаанбаатар тул энэ төвсөрөн газар бол уяачтай арга барил үнэхээр одоо хол явчихлаа сүүлийн хэдэн жилийн хугацаанд. Урд өмнө нодны уржангаас бид нэг 5-10-аар нь авчираад энэ уяачтай өвлийн уралдаан үзүүлээд энэ тэжээж байгаа байдалтай үлзэт ороолоор явуулаад нэг танилцуулаад буцаад тийм ажлыг бас хийж байгаа. За хоёрдугаарт нь адууны өгчлийг сайжруулах гэж байгаа. Адууны өгчлийг сайжруулахын тулд манайхан том санаачд гаргасан. Цэвэр цусны араа базараа энэ МТТ-ийн төрөлшгөөс нийлж гад мөнгө нийлж гад авсан. 2-3 саяар нийлж гад. Одоо тэгээд бүгдээ адаггүйгээ тавиад тэр нь нийлж аваагүй усууд нь сая төгрөгөөгүйгээ тавиад ингээд Дорноговд одоо араа базар цэвэр цусны адуу очиж адуугаа ингээд сайжруулах хэлчихсэн. За гуравт нь болохоор зөв бид нар уралдааныхаа замыг одоо нэг сайжруулъя. Уг нь сайхан замтай л да. Тэгээ энэ өвөр ангааны туршлагаар тэр 70 татах ажлыг одоо хийх гэж байгаа. 70 татаа тэр дөрвөн машинуудыг одоо хойж барахгүй нэ. Хойж бардаг. Сая тэр хотогтын хурд 2000 уралдаанаар нэг машинаас 50,000 төгрөгийн хураамж аваад агуулсан жирс хавтгай дааж байна лээ. Дэндүү өтөрсөн болчих шахсан. Гэхдээ бид нар холбоонд хэдэн төгрөгтэй болоод авчих юмас. Тэр нь ашигтай юм билээ. Лезер энийг ерөөсөө 70 дата дундуур авуулсан шороод нэг талаар машин нөгөө талаар морин оролдог болъё гэж. Тэгээ мөнгө аваад яваа гэсэн. Холбооны санхүүжилт их хэрэгтэй юм а гэж. Нэг л одоо машиныг Улаанбаатар төвдөж хаач газар одоо гэж хойж тасгаж чадахгүй байгаа нь тасч чадахгүй байгаа чинь холбоогоо санхүүжүүлэх гэж ийм маягаар шийдэж байгаа. Хэдэн залуу уяачид авчирч энэ хотод том уяачдыг одоо налдарт манлай тод манлайнууд дагалдуулж туслах уяачаар нэг 102 сар ажиллуулъя гэж. ПД ганц 2 уяачтай ярьсан тохирсон дэгийг гэсэн. Төрийн төрхтэй цалингүй одоо дагаад ажиллаж байгаа. Яг хоол ундын зардаг тэр хүмүүс гаргаж байгаа. Морин уялцаад
Тэг бас удам дагсан бас авьяастай сонирхолтой тэргээр хоолундаа ажил амьдралаа залгуулъя гэсэн тийм залуу цуулыг 20-30 насны 1-2 зэрэг залуу цуул тодорхой болгож ингээд тохиолж байгаа даа. Энэ бас үр дүнтэй юм уу? Иймэрхүү ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр бас харилцсан бид бас холбооныхаа ажлаас аймагуд ингэж мэдээл туршлага солилцол бас бидэнд энд нь хэрэгтэй юм тийм ээ. Манай бас аймгийн холбоо бас иймэрхүү маягаар мэдээлэл хийсэн байх гэж санаж байна. Эгийг бол ийм мэдээлэл харилцан зарцуул хэнд ашигтай юм зүйлснээс нэг хэлж байгаамаа. Жишээ нь одоо аймгийн төвлөрсөн маань тайлбарлаас доош юм бол гарах юм болохгүй. Гэсэн ийм эвчл байж болох уу? Сомдод одоо хэдий 500 жил юм уу? Тэгэхгүй нэг хоёрын хооронд хожаа зурагч нэг хүмүүсийн ажил их болж штэ. Тийм учраас энийг бол зохион байгуулалт яг критерий тогтоож болох энийг тийм юу оруулж болох юм. Ер нь бол том жижиг ямар наадмуудын шаналын сан дээр бас ядаж нэг доор хэлээд тоохгүй бол нэрэл усан болоод наадам isaa хурдлуулж өгдөг тийм. Энэ бас шаналын өмнөдөө орны хөгжил бас нэртэй юм шиг. Тэ наадмын баймар дэндүү баг гэл энэ бол амьдрал дээр байдаг асуудал. Энэ талаар бас Монголын морин спорт уяжтай холбоо тодорхой бодлого барьж ажиллаж байгаа. Тэгээд Монгол Улсын 6 толмонлаа бас уулзаад энийг их хурлын одоо ихэнх гишүүдтэй бас уулзаад санал боловсруулаад тэгээд бүр хууль өргөн барья гэдэг асуудал яригдсан. Тэгээд бас манай тэргуунч одоо энэ талаар мэдээлэлтэй байгаа, мэдж байгаа. Яг өнөө хугацаанд болохоор нөгөө төр засгийн одоо нийгэм эдийн засгийн хямралтай байгаа үед энэ асуудлыг хөндөд тавих нь хэр зохистой вэ гэдэг асуудлаар одоо хүлээгдэж байгаа. Тэгэхээр бас өдөөний орон нутгийн уяачд маань энийг бас орон нутгаар ярьж ийм асуудал яригддаг. Яриаггүй биш яриад байгаа юм. Тэгээд улсын наадам гэдэг ингээ яхаар ч нөгөө 300 эдэн сумын наадам байдаг. Тэгээд 18 аймаг 3 хот. Тэгээд ингээ болохоор маш өндөр тоо гардаг юм байлээ. Биднүүд бол ядаж улсын наадам төрүүлсэн одоо их насны мөр дээд 2 нас одоо ингээ 10 сая төгрөг болоод маш яваад яагаад гарч урддаг юм бэ гэдэг энэ асуудлаар одоо манай тэргүүлэгч ашигласан авиатууд маш их одоо ярьж энүүгээр бол яриаггүй биш биднүүд их ярьж байгаа. Тэгээд энэ бол бас нөгөө уяачд нийт ард түмгээ санал болгоод ирвэл бас болохгүй биш болж болох зүйл байлээ гэдэг хэлээ. Нөгөө талаас сая хянгаа хэлдгээр тэр би ч өчигдөр хэлсэн үгэндээ хэлжээс энд тусгагдсан байна. Ерөөсөө зүгээр нэг одоо хүн хэн дуртай хүмүүр ордуулаад өөрийг халуусаар байлцдаг. Тэгээд тэрийг одоо улс төрийн сонгуульдаа ч юм уу өөрийнхөө одоо компани хэрэгсхийн төлөө энээс л одоо гарах ёстой гэдгийг бид яриад байгаа шүү дээ. Тийм учраас одоо сэргэлэн нарийн бичиг дөрөв хэллээд доод үгэнд тогтоож игээ. Тэгээд одоо мөнгөний шагналаар шагнчууд угаасаа энэ унжууга хүүхдтэй бус тусдаа хүртээлтэй энэ дээр бол одоо тэргүүлэгчтэй юмдад энэ зөвлөмжийг үндэслээд тэргүүлэгчд хуралдаж энийг яаж одоо зохицуулж болох вэ гэдэг талаар бол нэлээ их зүйл хийгдэх юм байна. Тэгээд өнөөдөр одоо нөгөө зөвлөгөө маань хөдөөнөөс ирсэн орон нутгийн улсуудын одоо санааг авч тусгаж байгаа учраас энэ тусгал дээр одоо уяачдын холбооны тэргүүлэгчд бол нарийн авч хэлэлцээд зөв зөвхөстэй айл болохоор одоо уяачд маань нийт ард түмний маань хууль дүрмж өрчигдөхгүйгээр яаж энэ үйл ажиллагааг явуулах вэ гэдэг талаар бол нэлээд тийм хуулийн үндэстэй үйл ажиллагаанууд явагдах байхаа. Бооцоо туралдаан бол бас Монголын хурдан мөрний ертөнцөөр гарч ирдэг бас нэг үзэгдэлтэй. Энэ бол бас уралдааны хөгжилд тодорхой хууль нэмэр оруулна. Тэгэхээр өнөөдөр бол энэ бооцоо туралдааны тухай хууль байх. Тэгэхээр Монголын морин спорт уяачдын холбоо Монгол улсын хэмжээнд морины бодлогыг тодорхойлж авч явж байгаа байгууллагынхаа хувьд бооцоо туралдааны тухай дүрмийг бид бас тодорхой хэмжээгээр боловсруулж, тийм ээ, бүрдүүлж ажиллах нь зөв байхаа. Тэгэхээр тэргүүлэгчдийн хурлаар энэ бооцоо туралдааны дүрм журмын талаар бас бид ярилцаж холбогдох хууль дүрм журмын актуудыг бас судалж үзэх нь зөв байхаа. Тэгээд та бүхэндээ эргээд энэ бас бооцоод уралдааны дүрм ер нь бооцоо туралдааныг хэрхэн яаж зохион байгуулах юм, хаана яаж зохион байгуулах юм, тийм ээ, ямар дүрм журмтай байх юм бэ гэдэг энэ бас тодорхой болох ёстой нэг асуудлын нэг мөө. Тэгээд бид нар уралдааны Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрмэнд өөрчлөлт оруулах эрх нь бол Монголын морин спорт уяачдын холбооны их хурл байдаг, тийм ээ. Тэгэхээр их хурл маань болоог байгаа. Тэгэхээр тэрнээс наан бас тэргүүлэгчд бид бол бас яг энэ асуудал дээр нэлээд анхаарч энэ дээр тодорхой журам гарах маягаар, тийм ээ, тэргүүлэгчдийн урлагийн тогтоол гарах маягаар ажиллаж судалж үзье. Дээрээс нь бид бас ариун баялаг туршлагатай тэр Азийн морин уралдааны холбооны гишүүн болсон. Тэгэхээр тэдний туршлагыг бас судлая, тийм ээ. Ямар бололцоо боломжоор явагдгийг, ямар хууль эрх зүйн актууд өнөөдөр дэлхийд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм бэ? Ер нь бооцоо туралдаан гэдэг бол
одоо бие хөрсөлдөж үзсэн юм аа. Энэ бол одоо бооцоотой уралдаан бол манай Монгол улсад бол гол Улаанбаатар тэгэх юм бол Улаанбаатар хотын иргэдийн оролдолд тогтоол гардаг юм. Тэгж зөвшөөрөлтэй бооцоод уралдаан хийх ёстой. Гол хуулийн дагуу. Гол их хурлаар зөвшөөрөгдсөн ийм юм хийх болохоос манайхан бол зөвхөн ингээ хийгдэж байгаа болж байгаа байхгүй. За энэ бол тэр нарийн хийгдэж нарийн